Зарим кинонд бид найруулагчийг нь хардаггүй, зохиолыг нь мэдхгүй мөртлөө ганцхан жүжигчний нэрийг нь сонсоод л эргэлзэлгүйгээр үзэхээр шийддэг. Тэдний тогсон дөрүүд нь аль хэдийн үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхөрсөн байдаг учраас тэр юм. Johnny Depp-ийн хөрмөц онцгой дүр төрх, Leonardo DiCaprio-гийн гүү хаалга тоглолт, мөн мэдээж Keanu Reeves-ийн даруй хэрнээ мартагдчихгүй харизм бүгд л өөрийн өнгө төрхийг үлдээсэн. Тэдний нэг адил өнөөдрийн ярианы гол баатар болох жүжигчин бол Nicolas Cage. Тэр бол дэлгэцийн урлаг цоон шин өнгө нэмж тогсон дүр бүрээ үзэгчтэй ой санамжинд гүйлдэж чаддаг онцгой уран бүтээлжүүлээ. Тэгвэл энэ удаа миний та бүхэнд ярьж өгөх кино бол 2011 онд нээлттэй хийж байсан Season of the Witch хэмээх гол дүрд нь Nicolas Cage болон алдарт Hellboy буюу Тамийн хүү хэмээх киногоор бид бүхэн сайн мэддэг Ron Perlman нарын тоглосон Road Trip horror fantasy төрлийн киног ярьж өгөх гэж байна. Нийтдээ 40 сая долларын өртгөөр бүтэж, дэлхийн нийтээр 98 сая долларыг халаасалсан бөгөөд IMDb дээр 5.1, Rotten Tomatoes дээр бүр 11K үнэлгээг авсан байдаг. Угаасаа энэ киноноос авч наах нэг хэн зүйл байхгүй. Өөрсдөө ч тийм зорилгоор хийгээгүй. Nicolas Cage-ийг тоглуулад хэдэн доллар халааслая гэсэн зорилгоор хийгдсэн болохоор тэрхээ амраагаад үзээрэй гэж хүсье. Кинома 1235 онд Виллак нэртэй хотод хэсэг эмэгтэйчүүдийг шулам хэмээн дүүжилж харах гэж байгаа хэсгээр эхэлдэг. Европын түүхэн дэх харанхуй зуун гэж алдарсан 5-15 дугаар зуун нь тухайн үед шашин ямар ихээр хүмүүсийг харанхуй бүдүүлэг болгож байсны хамгийн том жишээ юм. Жишээ нь л гэхэд ган гачиг, халдвар төвчин зэрэг тайлбарлаж чадахгүй зүйлсээ шулмын зам үйл хэмээн үзэж олон мянган гэмгүй эмэгтэйчүүдийг шулам нэрээр буруутгах нь дүүжилж шатаан, усан живэл гэх мэтэр хорож байсан билээ. Яг үүний адилаар энэхүү гурван бүсгүйг шулмын болон чөтгөрийн зам үйл гэх нэрээр цааслах гэж байгаа юм. Тэднийг бүгдийг нь дүүжилж усанд хийн хороосны дараа хойноос нь Соломоны шившлэг унших ёстой гэсэнд зэргүүд бүгд л пастрыг үлдээний явснаар тэрээр өөрөө бүгдийг хийхээр болдог. Эхний охин дээр шившлэг уншихад яах ч үгүй мөртлөө эвгүй царайлуудээс нэмгэн дээр болохоор яагаад ч юм цогцсон хөдлөх ба хамгийн сүүлчийн эмэгтэйг уснаас татан гаргах гэсэн боловч өөрийг нь татан доош унгаж хөөрхий пастор арай хин сэлэн гарах гэхэд нь хөлнөөс нь зуурж тэрээр айхын зэрэгтэй шившлэг унших гэхэд нь усан дотроос өнөөхөө эмэгтэй нисэн гарч ирнэ. Түүний номыг нь шатааж өөрийг нь дүүжилж орхидог. Киноны хэсэг солигдоход үүнээс хойш 100 гаруй жил өнгөрсөн байх ба Загламатын аян дайны хэсэг хэрэглэн Загламатын аян дайн гэдэг нь түүхэндээ 1996 оноос 1291 он хүртэл үргэлжилсэн 8 томоохон дайныг хэлдэг. Тухайн үеийн хамгийн том хоёр шашин болох Христийн болон Исламын шашинтай орнуудын хооронд үргэлжилсэн тайм билээ. Шалтгаан нь мэдээж Иерусалим буюу ариун газараа буцаа авах нэрийдлэр одоо ч хүртэл дайтай байгаа Израиль болон Палестины хооронд өрнөж байгаа дайнтай адилхан гэсэн. Энэхүү дайнд Франц, Англи тэргүүтэй католик шашны орнууд болон Түргийн Сэлжук, Туркууд бүхэн Исламын орнууд хоорондоо байлцсан байдаг. Загламатын аян дайн гаднаа шашны нэрийн дор ариун газраа хамгаалах мэт боловч үнэндээ улс төр эдийн засгийн ашиг сонирхлын дайн байсан. Энэхүү дайнд нэгэн санваарт нь өнөөдөр та нар бурхны төлөө тулдаж, буруу номтнуудыг номготгож, хийсэн нүглээ цагаадах болно энэ төр гээд жинхэнэ тархийг нь угааж идэг. Харин хин илүүг нь хороос нь нэгэндээ уух юм авч өгөн шүү. Би зүүн талын 300-ыг нь авъя. Чи баруун талын 300-ыг нь ав гээд хэнийг ч үгүй зогсож байгаа энэ хоёр хүлэг баатар бол Бэм нь болон Фэлсэн хоёр хэлээ. Тэд уугаад л, байлдаад л, дахин уугаад л, өвлж, зунж, өдөрч унж байлзаар л байдаг. Харин санваарт нь бурхны нэрийг барина, тэднийг мухруулсаар л. Ингэж явахдаа Бэм нэг эмэгтэй гэл дээрээ дурж орхихдоо гинэд юу хийгээд яваад байснаа ухаар нь эргэн тойрноо харахад маш олон гимгүй хүүхэд эмэгтэйчүүдийн цогцтон зогсож байгаагаа анзаардаг. Бэм ч гэлтгүү Фэлсэн ч мойдл үүнийг ухаарсан байх бөгөөд тэр санвартан дээр очино. Энд тэгээд бурхны төлөө хийж байгаа ариун зүйл чинь үү? Хүүхдүүд эмэгтэйчүүдийг алж байгаа сайн зүйлөө хэмээн тэд армиг орхин явахаар болдог. Сар гаруй энэ тэрүүгээр тэнвчилсний эцэст нэг эзгүй ферм дээр ирдэг ба гэрийнхний бүгд тахал нэрвэгд нь ялзарсан байдаг. Тэд байшинг шатааж цааш явахдаа ойролцоох нэгэн цайз дээр нь амрахаар болно. Гэвч тэрхүү хотод тахал тархсан байх бөгөөд зөвхөн хотч биш тахал улс даяар тархаад 3 жил гаруй болж байгаа талаар нэгийг ирээ сонсдог. Тэр ч гэсэн тахалт ихнэр болон охиноо алдсан гэдгээ хэлээд нийт хүн амын 3-ны 1 нь үгүй болсон гэж хэлдэг. Тэд мордоос ойл нь явах гэж байхад нь морины эзний хүү Бэмний сэлмийг унгаж ишин дээрх загламын тэмдгийг морины эзэн харчдаг. Ингээд хотын цэргүүд эдэн дээр ирнэ. Тэдний хооронд дулаан өрнөхөд тооны давуугаар арга буюу тэр хоёрыг болгоно авна. Гэнэн рүү авч явах замд нэгэн санваарт нь тэднийг хүлэг баатар байсан гэдгийг нь анзаарч хотын захирагч ноён дээр авч ирдэг. Тэднийг дотогш орох үед хотын үүдэн дээр тарсан хүлэг баатар байхаас гадна хотын захирагч мойдол тахалд өртөж царай энтер авах юмгүй үхлээ хөвтөх ба шувны оншоор мэт масктай эмчнэр түүнийг эмчилгээр зогсож байдаг. Энэхүү өвчин бол 14-р зуунд хар тахал хэмээн алдарсан харахнаас хүн талдварладаг өвчин бөгөөд анх Хятадд гарч худалдааны замаар Европ дарах нь тухайн хүн амын 25-аас 30% буюу 25-аас 50 сая хүнийг үхэлд хүргэсэн аимшигт өвчин билээ. Мэдээж шалтгаан нь тухайн хүмүүсийн ариун цэвэр маш муу сахидаг байсантай холбоотой. Энэ зогсож байгаа эмч нарын өмссөн байгаа хувцсан ч гэсэн тухайн үеийн эмч нарын өмсдөг байсан хувцснаас санаа авсан бөгөөд огт хий хоосон зүйл биш юм.
энэхүү тахлыг Blackfish гэх нэртэй шулам авч ирсэн. Түүнийг Severac хэмээх газарт хүргэн эртний номын сүүлчийн хөлбөрийг хадгалж буй сүмд аваачин тэнхийн санаорт нарт хүргэж өгөн энэхүү тахлыг зогсоож өгөхийг гуйдаг. Гэвч өмнө нь сүмд үнэхээр зүтгэж байсан ч нэгэн тэтгэх итгэлээ алдсан болохоор тэр хоёр татгалзаж тэднийг гянтанд орхиор болдог. Тэдний гянтанд орж ирэх үед Severacт хүргэх гэж байгаа гэх шулмыг тэдний эсрэг гянтанд хорсон байдаг ч яг үндэ хорхоод чоргүй охин шиг харагддаг. Бэм нь ээлж шөнийн хар дарсан зүуднээсээс ирэхэд өнөөх охиныг аимшигтайгаар дамлсан байдаг. Бэм мэдээж муу хүн биш болохоор түүнийг ийм болгосон байгааг хараад охиныг шудар замаар шүүх ганцхан нөхцөлтөл түүнийг хүргэж өгнө гэсэн тангарагыг авч аян замд гарахаар болно. Нийт 400 лиг буюу 2200 км зам туулах байсан ч тойрч явахгүйгээр шууд явал та гэсэн санааг Бэм нь гаргасан ч тэр замыг нь сайн мэддэг хүн байхгүй. Мөн тэр замаар явбал Wormwood хэмээх хинч дотор нь ороод амьд гарч ирж байгаагүй замаар явахаар болно. Гэхдээ тэд нь маш сайн зам мэддэг хүн хэрэгтэй болоход Хагамар гэж заллигч гэх нэрээрээ алдарсан нэрийг суллан авч явахаар болдог. Охины байгаа өрөө рүү ороход тэрээр унтаж байдаг. Тэд үнийг зүгээр л охин байж тээ. Юунаас айсан гэхийн зургийг санвардан боон унгаж Бэм нь Фэлс хоёр арай хин түүнийг тогтоон барихад Фэлс нь түүнийг цохин ухаан алдуулдаг. Охиныг төмөр тооронд хийм орон тэргээр зөөхөр болдог. Хагамар охиныг шулам гэдгийг сонссон даруйдаал өөрөө заллиулсан гэдгийг олж мэддэг. Тэднийг хотоос гарах үед хотын захирагч тэнгэрс дэвшсэн байх бөгөөд хотын иргэд шулмыг ачин явхад 9 шидээр нь дуудаж хөөн гаргадаг. Экер санвартнаас түүнийг шулам гэдгийг яаж мэдсэн юм бэ хэмээн асуухад Аманда юуны ойлгохгүй зүйл бавтнаад байсан. Бас түүний дамжин өнгөрсөн бүх тосготуудад тахал тархсан тухай санварт нь ирдэг. Тэдний хойноос хүн дагаад байгааг Фэлс нь анзаарч түүнийг отгоор болоход өнөөхөн Кай гэх ноён дүлжлэгч хүү байдаг. Түүний аав нь Хүлэгбаатар байсан. Severac руу шулмыг хүргэхэд би туслая. Оронд нь намайг Хүлэгбаатар болгон найзлаач хэмээн тэднээс гуйдаг. Гэхдээ тэд түүнийг үйлчлэгч залуу хэмээн авч явахгүй гэсэн ч Фэлсэнтэй ганц нэг сэлэм эргүүлсний дараа зүгээр нэг жулдраа хүү биш гэдгийг мэдснээр түүнийг үйлчлэгчээр авч явахаар болно. Тэд замдаа буудлаж Фэлсний баламд хэрэгүүдийн талаар хуучил суухад Бэм шулам охинд хоол болон дулаан хувцас хүргэж өгдөг. Өнөөхөн Бэмнийг бусдаасаа өөр сайхан сэтгэлтэй юмаа хэмээгээд өөрийг нь Severac хүргэсний дараа яах талаар асуудаг. Бэм ч чиний гин буруутай эсхийг би шийдэхгүй. Сүм шийдэх болно хэмээхэд охин харин миний амьдарч байсан тосгонд нэгэн охиныг шулам хэмээс ижиглэхэд хүмүүс түүнийг амьдаран шатаасан гэхэд Бэм нь би ч ам тийм зүйл тохиолдохгүй хэмээн амладаг. Бэмнийг буцсан ирэхэд санвартан түүндээ яриад хэрэггүйг анхааруулна. Тэр бидний тэрхийг самруулж биднээр өөрсдийг маань хүнүүлгэх болохыг сануулдаг. Орой болоход тэд ээлжээр охиныг сахихаар болж Экер тэглээд охиныг харахаар болно. Санвартны ээлж болоход Экер охиноо тахлаар алдсан тухай хэлж энэ зүйлд орооцолтмооргүй байгаагаа хэлэн босоход охин түүнээс санвартантай үлдээхгүй байхыг гуйдаг. Экер түүнд ойртоход нь түүнийг татан ойртуулж санвартанг салгахаар өгөхөд нь хүзүүндэх түлхүүрийг нь авч загалмай гарамт нь зоож үлдсэн хэд санвартны ойрлого чимээнээр ирэхэд охин аль хэдийн зогцсон байдаг. Тэд охины хойноос хөө нэгэн тосгонд ирж салж яхаар болно. Гэтэл Экертийн чихэнд охиныхын түүнийг дуудах дуу сонсдож тэрээр чимээний хойноос хөөсөр гинтл Кайн өмнө гарч ирэн элдэнд нь зоогд нүхдэг. Фэлс нь охиныг яг хажууд нь нуугдаа зогсож байгааг анзаарна очиход охин түүнийг тоглоом бам руу шийдэл авч шидлэхэд Бэм нь охиныг салгахад тэрээр өөрт нь ямар сонголт байгаагүй хэмээн өршөөлгөө нүүлдэг. Маргааш өглөө тэд Экертийг оршуулна. Түүний өхлийг талаар өнгөрөөхгүй хэмээн явахаар болоход санвартан түүн дээр ирнэ. Шулам бидний оюун санааны хаа нэгтээ байгаа сул талыг олно. Бидний эсрэг ашиглах болно. Экертийг шулам хөнөөсөн хэмээн түүнд сануулхад охин ямар ч гэмгүүнүүдээр түүнийг хардаг. Бэмнийг мордон явсны дараа шулам санвартан руу харна. Маш эвгүй яжсан маягтайгаар инэмсгэлдэг. Үргэлжлүүлэн замд гарахад шулам дахин Бэмэнтэй яриа өрнүүлж чи үнэхээр санвартанд итгэж намайг шулам гэж бодож байна уу? Чамайг Экертийн өхлийг хүн дээр тусгаж авсныг мэдэж байна. Эсвэл би чамайг ангаагаад өгч болно шүү хэмээн янз янзаар яриа үздэг. Харин нөгөө тал Кай өөрийгөө Экертийн өхөлд буруутгасаар л байдаг. Гэтэл цуваа зогсоход тэд гүүрэн дээр тулж ирсэн байх ба өнөөх нь ялзарч юу юуг нурахт өгсөн байдаг. Бэм шууд л юуж бодлогоогоор мориод дагуулна гүрний нөгөө талд гарна. Тэд ачаа болон мордой төрүүлэн гаргаж ардаас нь сүүхт тэргээ гаргахаар болдог. Бэм Кай хоёр урдан гарч чиглүүлнэ. Хойноос нь үлдсэн хитэн сүүхт тэргийг тогтоохоор болдогч дийлэлгүй сүүхт тэргийг тавьж явуулна. Ятаж байхад санварт нь нүцгэн гараараа олсыг барьснаас болж алга нь юужгүй болтлоо олсон дидүүлдэг. Кай Бэмийн хоёр гүрний хоёр тийш болж Кай яг унах гэж байхад охин түүнийг нэг гараараа татан гаргаж авардаг. Тэд үргэлжлүүлэн сүүхт тэргээ мордороо чирүүлэн гарахаар болдогч баг зэргийн хүч дутахад охин намайг гаргачихвал би тусалж чаднаа хэмээсэн ч Бэмийн гүрээсээр тэд олс тасрахтай зэрэгцэн арай ч гарч чаддаг. Санвартны гарыг эмчилж тэд хаана ирснийг асуухад Wormwood-д ирсэн болохыг Хагамар хэлдэг. Цааш явах замд өтгөн манан тэднийг нөмөр нь авч манан зүртэл хүлээхээс өөр аргагүй болж буудлахаар болно. Бэмийн охин дээр ирэн чамаа Кайг нэг гараараа аварсан гэж сонслоо. Итгэхэд хэцүү юм гэхэд охин бид итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг. Чи намайг шулам гэдэгт итгэж байна уу хэмээн бамрыг асааж буцаа нунтраана. Чи надаас айхгүй тийм үү хэмээхэд Бэм нь хүчгийг хаагаад яваад өгнө. Оройн болоход Бэм нь мөн л өнөөх хар дарсан зүйдээ зүүдлэж сэрхэд Хагамар хавчаахаа ном авчихсан охиныг алах гээд торны өмнө зогсож байдаг. Бэм нь ч яасан нойрч хүрэхгүй байна уу? Би ч гэсэн ойрдоо унтж чадахгүй л байна хэмээхэд өнөөх нь хөлтлөө яажчихсан.
Севарагт хүрэхээс өмнө бидний хэдэн үхэх ёстой юм? Надад ухаалаг санал байна. Хэдүүлээ охиныг энд хороогоод явцгаая. Одоо хэн нь ухаалаг байна да гэхэд Фелсэн нэрсэн. Би л ухаалаг гэж зогсож байдаг. Охин гинтхэн чон шиг үлж эхлэхэд Бэймэн хөшгийг нээн хартал "Чи сая сонсноо" гэд аимшигтэй нээдэрээ нээж өгдөг. Утгагүй чонос сүргэн улаан дуулдаж тэднэр рүү дайрахад чадхаараа бүгдийг хороосон ч дахиад хэдэн 10 чонын улаан сонсогдоход тэд мордоо унан зогтцгаадаг. Гэсэн ч Хагамарыг хажуунаас нэг чон 100 унгааж үлдсэн хэд түүнийг аврах гэсэн ч даанч дэндүү оройтсон байдаг. Өглөө болж ман найрлахад Бэймэн ихэд бодол болцсон сууж байх бөгөөд гинэд сүхт эргийг зогсоон охиныг хөнөөхөөр хавчахаа нумаа авахад Санвартан түүний урдуур орж хэрвээ энэ охиныг үгүй хийвэл чи үрд бурхныг биш өөрийгөө буруутгах болно. Бид үлдсэн хэдийнхээ амийг аварч болгоч хэдэн мянган хүний амийг золих болно. Бурхан биднийг орхиогүй гэдэгт би итгэдэг гэхэд Бэймэн түүнийг түлхэх нь холдуулахад Фелсэн урдан гарч ирэн бид ихсэн зүйлээ дуусгах ёстой. Хараач бид Севарагт ирчихсэн байна. Хэмээн тэд сүм рүү явцгаадаг. Фелсэн явах замдаа бид ч их зүйл үзлээ шүү. Үүнийг дууссаны дараа их нутагтаа буцна. Чи надтай хамт яваач. Хоёлаа шар айрг унгаа. Орой бүр үтсэн харснаа үлгэр домог болгоно ярих болно хэмээн хөөрхөн яриа өрнүүлээд авна. Тэднийг сүмийн хаалганы өмнө ирэхэд цоочтой байх ба дотор нь хүн байгаа шинж өрөөсөө байдаггүй. Санварт нь тэд энэ цагаар залбирч байдаг юм хэмээн сүм дотор ороход бүх лам нар нь тахал нэрвдэж өгсөн байдаг. Санварт нь ч сөхөрч бурхан биднийг орхисон байх учиргүй хэмээхэд өөр газар руу явцгаая гэсэн ч өөр явах газар байхгүй. Энэ бидний сүүлчийн найдвар байсан хэмээн залбирч эхэлдэг. Гинэтхэн нэгэн Санварт нь биднийг муу мухагаас авраач хэмээхийг сонсон түүн дээр очиход тэрээр өхөхөөс өмнө нэг номын зүг заан амьсгал хураадаг. Тэрхүү ном нь Киев Соломон гэх чөтгөр зайлуулах тарин зан үйл бүхий хотын зэгсгчийн хилээд байсан номын сүүлчийн хуулбар нь байдаг. Ингээд л угаасаа шулмын зан үйлийг гүйцэтгэх байсан бүх лам Санварт нар нь үгүй болчихсон болохоор Дибэлсак хүнийг нь хийхээс өөр аргагүй болдог. Охинч энэ тэгээ чиний хилээд байсан шудраг шүүлтгээ чинь үү хэмээхэд Бэймэн чи өөрөө л ийм зүйл болгоход хүргэсэн гэхтээ зэрэгцэн Дибэлсак шулам руу ариус цацаж шулмыг ариусгах зан үйлээ хэлдэг. Гэсэн ч өнөөх нь би та хэдийг хуурч өөрийгөө энд авчирүүлсэн. Намайг энд авчирсанд баярлалаа энтер гээд маазарч өгнө. Дибэлсак үргэлжлүүлэн унших гэсэн ч түүний шархыг нь хөндүүлж Бэймэн түүн рүү сэлэм далаасан ч түүний нүдэн дээр нь хийсэн бүх гим нүглийг нь хэлж тэрч бүх хэл дайны үеийн Санвартны хоолоогоор хэлдэг байсан үгнүүдийг нь нэгт нэгэнгүү хэлж эхэлдэг. Яг л энэ үед Дибэлсак түүнийг шулан биш чөтгөр гэдгийг мэднэ чөтгөр зайлуулах тариныг уншиж эхэлдэг. Гэтэл охин байж адна эргэлдэж шуурга үүсгэн торыг хайлуулж киноны ихэнд гарсан чөтгөр болон хувирж Санвартн руу дайрдаг. Тэд бүгд дайрсан ч юуч болдоггүй бөгөөд ариус цацгад тэрээр нисэн ноддог. Тэд сүм рүү буцан орж чөтгөрийг ирэхэд бэлэн байх бэлтгэлээ хангахаар болно. Бэймэн Каийг хангалттай зүтгэсэн болохоор харих хэрэгтэй гэхэд өнөөх нь өргөсөн тангарахтаа үнэж үлдэж чөтгөртэй тултахаа илэрхийлэхэд Бэймэн түүний эр зөргийг нь үнэлж хүлэг баатар болгоно өргөмжилдэг. Тэд чөтгөрийг хүссэн л ол хизээж зугтаж чадах байтал яагаад энд ирсэн болохыг гайхаж анхнаасаа түүний зорилго нь Севарагт ирэх байсан юм байна гэдгийг олж мэддэг. Тийм болохоор л наашаа ирэх гэж оролдоход нь саад болоод исэн Экерт олон Хагамар хоёрыг хөнөөсөн хэрэг. Тэднийг дээш гарахад лам нар Соломоны номыг аль болох олон үе болгоно хувилах ажлыг хийж байгаад амьдөгдсөн бөгөөд чөтгөрийн энд ирсэн гол зорилго нь Соломоны номын сүүлчийн бүх хувилбарыг устгах байсан байдаг. Ингэснээр дэлхийн ертөнцид мөнхийн харанхуйг авч ирэх юм. Чөтгөрч өөрөө та хэдийг намайг энд авчирсан талархаад баршгүй гээд Дибэлсакийг үргэлжлүүлэн шившлэгийг уншихад бүх лам нарын дотор өөрийн бяцхан чөтгөрүүдэд оруулан тэдний хөөргийг тэднэрүү дайруулдаг. Гэхдээ толгойг нь л таслахгүй бол тэд нар ерөөсөө өгдөггүй юм билээ. Тэдэж толдсаар л байсан ч Фелсэн нурундаа зоолгон унаж Кай Бэймэн хоёр үлдсэн лам нартай тулдаж байх үед чөтгөр Санвартны хойноос гарч ирэн толгойг мөшгөн хөнөөгөөд номыг аван устгах гэсэн ч ариун шившлэгтэй болохоор түүнд хүрч чаддаггүй. Бэймэн номыг өчгөлн холдуулахад чөтгөр түүнийг хүзүүнээсэн боон дээш өргөхөд Фелсэн ардаас нь ирж өнөөдөр чи надад уух юмны өртөө шүү хэмээн чөтгөрийг Бэймнээс татан салгаж аврах толгоогоор мөргөхөд юу ч болохгүй. Өнөөх нь эсэргээрээ түүнийг далавчтай ороон тамийн гал шар нүнс болгодог. Номыг Кай аван Санвартын шившлэгийг үргэлжлүүлэн уншихад чөтгөр түүн рүү дайрахтан Бэймэн түүнийг ханан шахаж хоёр далавчийг нь утгаар зоон тогтоон хөдөлгөөнгөө болгоход чөтгөр түүнийг далавчаараа зоосон ч шившлэгийн эцсийн үг болох амен хэмээх хүртэл түүнийг баатарлагаар тогтоон барьж чөтгөрийг үгүй хийж чаддаг. Охин чөтгөрөөс бүр мөс нягжирч чаддаг ба Бэймэн өөрийн сүүлчийн захиас болох охиныг аюулгүй байлгаараа хэмээгээд охины зүгийн нэмсэглэн хамсгал ураадаг. Киноны төгсгөл хэсэгт Кай охин хоёр амь үргдэгсдийг оршуулан охин Кайд өөрийн нэрийг Аана хэмээн хэлээд тэдний түүхийг надад хэлээрэй гэснээр 2011 оны Season of the Witch хэмээх кино маань өндөрлөдөг. Хамгийн анх энэхүү киног жаахан байхдаа үзэж байснаасаа хойш дахин үзэхэд яг тэр хэвээрээ байсан болохоор надад бол таалагдсан. Мэдээж дундад зууны Европын хэд хэдэн томоохон үйл явдлыг харуулахаас гадна тухайн хүмүүсийн сэтгэлгээг яг хэвээрэн болгочихсон кино юм шиг санагдсан.
Киноны ихэнд хэлсэн дээ. Загалмаатны аян дайн, харт ахал, шулан болон чөтгөрийн зан үйл нь яг жинхнээсээ бодитоор болж байсан ба баримтууд нь одоо хүртэл хадгалагдсан үлдсэн зүйлс юм. Харт ахал гарч нийт хүн амын 3/1 нь өгөө болсны дараа хүмүүсийн бурханд итгэх итгэл нь алдрах үед тухайн сүмийнх нь үүнийг маш овчноор ашиглан эдгээр зүйлсийг бурхны шийтгэл эсвэл хэн нэг нь үүнийг хийсэн гэх мэтээр буруудан хайж харин тэр буруугаа олон мянган гимгүү охид бүсгүүчүүдийн намаар сольсон маш гашуун түүх билээ. Орчин цаг техник технологи шинжлэх ухаан өндөр хөгжсөн байхтаж мухар сүсэгт итгэсээр байгаа хүмүүс маш олон байгаа. Боловсролын түвшинг ямар хэмжээнд байгаа вэ гэдгийг маш тодор харуулж байгаа юм. Ингээд энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзъя. See ya.